За сайн байцгаана уу, намайг Бүжээ гэдэг Гялхар утга Монгол хөтөлбөр хавтган Монгол төрөмс байгууллагыг үүсгэн байгуулагч. За энэ бол та бүхэн харж байгаа хогийн сав. Гэхдээ энэ хогийн савнаас маш их зүйлийг ойлгож болдгийг. Юу ойлгож болох вэ гэвэл айлын хогийн савыг хараад тухайн айлын эзэгтэй аав нь үр хөвгөдтэй юу худалдаж авч өгдөг вэ? Тухайн айл юунд их мөнгө зардаг вэ? Үнэхээр тэр худалдаж авсан бүтээгдэхүүн нь бидний биед шинэхүү, химийн бодистой үгүй юу гэд маш олон төрлийн өөртөө өрнөний хүн гэр бүлийнхэнтэй хайртай үгүй юу гэдгийг мэдэж авах боломжтой байдаг юм шиг энэ хогийн савнаас. За би бол 3 жил гарна хогоо ангилж байна. Хогоо ангилахаар хогийн сав ийм цэвэрхэн байдаг. Би ангилснаас хойш хогоо бараг сар гаруй болж иж хогоо хайдаг болсон яг үнэндээ. Гэхдээ энэ хорионы үеэр бас айгүй хэцүү байна. Сартаач нэг юм ч юм уу тий бүр ойртлогод 14 хоногт хог хайх тохиолдол юм байгаад байгаа. Гэхдээ маш их хичээж байна. За яаж ангилдаг вэ гэвэл нэгдүгээр би хүнсний бүтээгдэхүүнүүдээр хүнсний хог хаягдал буюу одоо ногоо жимсний хаягдлаа бүгднийг ингээд тусгай утанд аваад хатаачдаг. За ингэж хатаагаад нэгдүгээр би чиг улаанд ижээдэг учраас чиг улаандаа өгнө. За хоёрдугаар илүү гарах юм бол цусландаа аваачаад бордоо болгодог. Миний ингээд ангилдаг юм бол энэ ногоо жимсний хальсууд бантай харж нөгөөдг нь өндөг байгаа. Өндөгний хальсыг мөн ингээд хадгалаад тэгээд хатаагаад нүддэг гэсэн үг тийм. За ер нь үрхийн хэмжээнд хичнээн хог хаягдлаа ялахад хэдэн төрлийг нь одоо ангилах боломжтой байдаг гэхээр 8 төрөл үүдээ. Ихэнх нь манай улсын хэмжээнд дахиж ашиглагддаг одоо бүтээгдэхүүнүүдийг ярьж штэ тийм би. За үндэсний үйлдвэрлэгчдийн шил гэдэг. За жишээлбэл энэ бол одоо дахиж ашиглагдана гэсэн үг тийм. Энэ вакуумсны шил байна. За энэ газар ширээний шил байна. Энэ үлэмж органик шил байна. Эднийг бүгднийг тухайн одоо үндэсний үйлдвэрлэгч маань тодорхой хэмжээгээр худалдаж авдаг. Харин импортоор авч ирсэн гоё чанар сартай шилнүүдээ шууд хаягдж байгаа. Тийм учраас худалдаж авахдаа за энэ савыг чинь буцааж ашиглах үгүй юу гэдгээ маш сайн мэдчих хэрэгтэй гэсэн үг. За энэ болохоор бас HDPE-ийн хуунз байгаа. Энэ нь болохоор доороо дөрвөлжин татвар 2 гэсэн тэмдэглэгээтэй HDPE-ээр бичсэн ингээд зураастай нааж хийгддэг хуунзар. За нөгөө нэг хуунзар нь болохоор ийм ундааны хуунзар байгаа. Энийг болохоор бас дахиж ашигладаг ийм хуунзар. За Гялхар утгын гэсэн ер нь бол ийм зөөлөн төрлийн хуунзрыг бол 2 зүйлээр авдаг. Пластик центр нөгөөдг нь сан аргуу гэд ихтэй хатан хуунзрыг ч гэсэн тодорхой хэмжээнд авдаг юм байна. Тийм учраас энийг угаагаад одоо хатаачих юм бол ашиглах боломжтой ангилдаг гэсэн. За гоо сайхны бүтээгдэхүүн дээр ч гэсэн одоо жишээлбэл би хог баг гаргахыг л хичээж байгаа учраас аль болох сав баглаа бодол багтаа бүтээгдэхүүн худалдаж авдаг. Энэ бол хатуу шампунь, энэ ангижруулагч гэсэн үг тийм. Тэгэхээр одоо надаас энэ ангижруулагчны ч юм уу тийм цав гарахгүй гэсэн үг тийм. Ер нь тэгэхээр юу гэж хэлгээд байна вэ гэдэг анхнаасаа худалдаа авалт хийхдээ юу өнөөдөр худалдаж авах байгаа гэдгийг би ингээд бичээд гарчдаг. Тэгээд зургийг авчдаг. За яг энэндээ тааруулаад гэрээсээ уут савнуудаа аваад гардаг гэсэн үг байхгүй. Жишээлбэл би өнөөдөр ногоо авах гэж байна гэж бодсон шүү дээ. Ногоо авах гэж байгаа бол гэртээ байгаа энэ уутнуудыг энийг хүн болгон хийж чадна те. Ийм уутнууд аваад гарчдаг. Энд нь лом, энд нь одоо бууцаач юм уу ингээд хийгээд гарчдаг. За өндөр авах гэж байгаа бол бас өмнөгийнхээ савыг би авчдаг. Аваад гарчдаг. Бүх уутнууд маань ийм даавуу уутнууд байдаг байхгүй. Тэгэхээр энэ даавуу уутнуудыг яаснараа авч гарснараа нөгөө дэлгүүрээс зараад байгаа одоо хэд байгаа юм бэ те 150 100 ч юм уу тэр уутнуудыг авахгүй л гэж хичээж байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд ер нь ингэдэг штэ бид нар ингэж ангилаад яах юм бэ? Ангилсан хогийг маань нийлүүлэлт очиад авчдаг гэж хэлдэг. Тэгэхээр ангилаад байгаа гол шалтгаан бол манай улс анх удаа л одоо хогоо ангилах ийм соёлд суралцах чинь. Тийм учраас яагаад өнөөгийн бид нар энэ соёлыг эхлүүлээд ирээдүйн хождоо өвлүүлж үлдээж болохгүй гэж гэсэн ийм том амбицаар хүслээр хогоо ангилт юм байгаа. За нэгдүгээр бидний ангилсан хогийг нөгөө арчиж байгаа компани түүхийн ажилчид маань зарим мэдээлэлтэй тохиолдолд шууд ангилж аваад замаараа тушаагаад явждаг. Энийг гороолох гэдэг. Зарим нь бол огт мэдээлэлгүй байна. Тийм учраас
манай Хоггүй Монгол төрийн бас байгууллага гэлтгүүртгөө Монгол хөтөлбөр нэгэнт нийслэлийн хэмжээнд байгаа 20 гаруй энэ түүхийн ажилчдаа нэн тэргуунд одоо нөөц болцоог нь ашиглаад гэсэн үг шүү дээ. Юу манай улсын хэмжээнд дахиж ашиглаж болох вэ гэдэг сургалтанд хамруулах зайлшгүй шаардлагатай байна гэж бодож байгаа. За энийг бас энэ намраас хийх байх. За ерөн хогоо ангилаад байгаа гол одоо зорилго бол тийм нэг уулын ингэр тавиачаад баахан нийлүүлсэн хог аваачиж асгаад тухайн хөрсийг усыг агаарыг бохирдуулахгүй юмсан багч гэсэн одоо хог баг гарах юмсан л гэж хичээж байгаа гэсэн. Бид нар нэг газар ингээд хогоо ингэ нийлүүлээд аваачаад хаяад байх юм бол тийм тухайн хөрс бохирддог, доошогоо яваад хөрсний ус бохирддог. Бид нар хөрснийхөө усыг уун. За хольж хайсан хог тэнд дандаа нүг шаталт үүсчихдээ. За шаталт үүснээрээ агаар бохирдно. Эргээд бид нар агаараараа амьсгална. Тийм учраас өөрсдөө эрүүл саруул амьдрий гэж бодох юм бол дасгал хөдөлгөөн хийж витаминаар амин нэмээр дамжиж маск зүүхээс гадна хамгийн гол нь хогоо ангилж эхлэх чинь маш том соёл, маш том одоо үр дүнгийн эхлэл юм аа гэж бодож энэ ажлыг хийдэг байгаа. За ингээд баярлалаа.